байцгаана үзэгчдээ. Өнөөдөр бид Сингапур улсаас та бүхэндээ мэдчилж байна. За энэ Сингапур улсын бэлэг тэмдэг болсон Мерлионы парк дээр ирээд за энэ Мерлион гэдэг алдарт доор нь Филиппин загсаас бүрдсэн толгой хэсэг нь арслангийн толгооноос бүрдсэн хөшөөн дээр ирсэн байна. За энэ хөшөө нь болохоор энэ Сингапур улсын бэлэг тэмдэг юм байна. За 1964 онд Сингапур улсын аялал жуулчлалын яам нь өөрийн хотынхаа бэлэг тэмдэг болсон эмблем дотроо энэ Мерлионыг бүтээсэн юм байна. За ингээд энийг ашиглаад 1971-ээс 72 оны хооронд энэ хөшөөг бүтээсэн байна. За энэ хөшөө нь нийтдээ 8.6 м өндөр, хөндийн хэмжээгээр 70 тонн юм байна. Мерлионы хөшөө нь 5 ширхэг байдаг. За нэг нь болохоор алдарт Сентоза арал дээр нэг том хөшөө байдгийг та бүхэн мэднэ. За нэг нь болохоор Фабер уулын ороо дээр. За энд Мерлионы парк дээр болохоор 2 хөшөө байдаг. Нэг нь болохоор жижиг хөшөө байгаа. За энэ Мерлионы хөшөө нь Марина Бэй Сэнтс жаштуудлын яг эсрэг талд байрладаг. Ажил хэрэгч офисуудын дунд хотын төвд байрладаг бас. За тэрнээс гадна энэ Мерлионы хөшөөгийн анх 1972 онд бол далайн хэрэг дээр байгуулад 2002 онд энэ парк дээр шилжүүлж байрлуулсан байна. Сингапур улсын зүүн Азийн улс хот юм аа. За 719.9 км² газар нутагта 63 арлаас бүрддэг. За сонирхолтой хэлэхэд Оросын холбооны улсын Санкт-Петербург хотоос 2 дахин бага газар нутагтай. Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд Монакогийн дараа буюу 2 дугаарт ордог. За 1 км² газарт 7389 хүн оногддог. Жилийн дундаж температур нь 27 градус буюу өргөж дулаан байдаг. Бороо байнга ордог боловч цунами болон газар хөдлөлт энд болдгүй. 15-аас 16 дугаар зууны үед Малайзийн мэдэлд 1819 2 сарын 6-нд Британий Ост-Индийн компани төлөөлөгч Томас Стамфорд Раффлс Малайзийн султантай гэрээ байгуулж худалдааны зоон болгож зөвшөөрөл авч ижээ. За албан ёсоор 1867 онд Британийн колони болж англичууд хятад улс руу гарах гарц болгон авч үзэж маш их ач холбогдол өгж байсан байна. Явсараа энэ Марина Бэй гэдэг газар за энэ доор харагдаж байгаа энэ одоо зогсоолуудаас усан онгоцонд суугаад энэ хотын ингээд төв хэсгээр одоо явж болох юм байна. Тэр нь болохоор Мерлион парк төрөний атсан парк дээр очиж бас бууж болно. Эсвэл ингээд тойрсоор байгаа буцаад энэ дээр ирж болд юм байна. Дээрээс нь харахад бол хотын төв хэсэг эндээс маш үзэсгэлэнтэй харагддаг юм байна. За ороодоо ирээд энд ороог өнгөрүүлэх зүгээр юм байна. Тэнд урд талд харагдаж байгаа нэртэй нөгөө Сингапурын алсыг харагч харагдаж байна. За тэр алсыг харагч нь хамгийн өндөр хэсэгтээ 165 м өндөр. Дэлхийд хамгийн том алсыг харагчтай тооцогддог юм байна. За Марина Бэй Сэнтс зочдууд 55 давхар. За дээдлэлт нь усан онгоц амнуулаад тавьсан юм шиг хэлбэртэйгээр байрсан. Энэ маш их алдартай байшин байгаа. За энэ байшингийн тэр хамгийн дээдлийн тэр усан онгоцны хэсэг дээр нь болохоор бассейн байгаа. Тэр бассейн нь яг дээр нь гараад үзэхээр зэрэг доошоогоо яг урсаад цаашаа орчиж байгаа юм шиг харагддаг юм байна. We'll do our part, stand together, heart to heart. We're going to show the world what Singapore can be. За англи хэлийг бол бага сургууль, их сургуулиудад албан ёсны хэл болгож, засгийн газар нь өөрийн хөрөнгөөр дэлхийн нэртэй их сургуулиудад өөрийн оюутнуудаа сургаж за болсон хүчнээ бэлтгэж байсан юм байна. За Ли Куан Йон 1965-аас 1990 онуудад Сингапурыг засгийн эрхэнд байх хугацаанд нэг хүнд ноог дотоодын нийт бүтээгдэхүүнийг $400-аас $12,200 болтол өсгөж, за олон улсын валютын сангийн мэдээснээр 2017 онд Сингапур улс дэлхийд 3-т бичигдэж $93,000-аас давсан байна. Сингапур улсын түүхэнд 1942 онд дэлхийн 2 дугаар дайны үед Япончууд Сингапур ардыг эзэж авч ирсэн үе байд юм байна. За энэ үед 50,000-аас 100,000 хятад иргэнийг буудаж авч ирсэн байна.
За 1965-аас 1990 оныг Сингапурын эдийн засгийн гайхамшиг хэмээн түүхэн тэмдэглэсэн юм а. За Сингапур улс мөн элсээр их газрыг бий болгох төсөл хэрэгжүүлснээр Сингапурын жижигхэн газар нутаг 581.5 км²-аас 719.9 км² болсон. За цаашид 2030 он гэхэд 100 км²-аар өсгөж газар нутгаа тэлэх бодлого явуулж байгаа юм байна. За бид Сингапур улсаар аялах аяллаа Жорон гэдэг шуун паркаар өргөжлүүлж явж байна. За энэ парк нь 380 төрлийн 50000 шувуу байдгаараа Аз твдээ нэгд орд юм байна. За одоо бид нар тачууны төрөлдсөн парк дотор орж ирж байна. За энэ тачуу нь 15 төрлийн тачуу байд юм байна. За энэ парк дотор халуун орны маш олон гоё шуунууд байна. Энд парк нь 1971 онд байгуулагдсан. Одоо 45-6 жилийн үргэлжлэж байгаа парк юм байна. 5000 гаруй шууд амьдардаг. 20 гектар газрыг эзэхээр алдартай. За энэ шуудыг үзэж өдөржингөө ингэж зугаалж энэ тэмдгүү усан оргилуурууд сууж амрах болцоотой паркууд, үйлчлэгээний газрууд, ус ундаа, кафе, хоолны газрууд бас дүүрэн. Тэгэхээр энд бол өдрийг өнгөрүүлэхэд маш тохиромжтой газар байна. Томшгүй олон шууд үзлээ. За энэ дотор хотны шувуу, арвас хошуутан, хун шувуу, бүх төр олон төрлийн тачуунууд, за бүргэд тас гэдэг талын шууд үзэл байна. За энэ хамгийн үзэлтэй тооцогддог фламинго буюу халуун орны өмнө зүгийн халуун орнд байдаг энэ үзэлтэй шувууны нууран дээр ирчээд байна. Шууны паркт ирсэн хүмүүс шуунуудыг үзэж сонирхохоос гадна энд амьдрал судаг шуудын шоуг үздэг юм байна. За одоо бид нэг шоу үзэхээ сууж байгаа. Ямар шоуны шоу гэх бүгдээрээ үзье хамтдаа. Papa, what's your first message? What song is this? Okay. Okay, then making sure it's safe for her to fly over. Now once she's over there. За бид Сингапурын түүхтэй салшгүй холбоотой хятад хорооллын үүдэн дээр ирсэн байж байна. За энэ хойно харагдаж байгаа байшингаас цаашаа яваад хятад хороолл нь нэлээд том юм байна.
Сингапурын хятад хорооллын Буддагийн сүмд орж ирээд байж байна. За энэ Буддагийн сүм дотор нэг сонинд өгөхөд юм билээ. За Буддаг чандралахад олдсон 4 шүдний нэг нь Шри-Ланк улсад, нэг нь Бээжинд. За нэг нь энд хадгалагддаг гэдэг байгаа. За өшөө нэг шүд нь Монголд олдсон гэж ярьдаг. За тэр нь монголчхан хаана байдгийг. За энд хадгалагддаг гэд энэ сүм дотор байдаг боловч хүмүүст яг ингээ харуулдаг. За зүгээр тэр нэг маш гоё бүрсэн тийм чандар дотор энэ дотор байгаа гэж харуулад. Тэгээ гаднаас нь бол хараад яг зөв шүтэн байгаа мó буюу гэдэг нь харагддаг юм байна. За Сингапурт нутгийн уугуул малаа үндэстэнгүүд бага хувийг эзэлдэг. Ихэнх нь хятад үндэстэнгүүд, энэтхэг болон арабын цагааслагчид амьдардаг. За Сингапурт Little India буюу орчуулбал бага энэтхэг, хятад хороол буюу China Town байдаг юм байна. За энэ нь бол анх Английн ноёнтон Raffles үндэстэнгээр нь ялгаж байршуулснаар энэ хороолууд үүссэн түүхтэй. За Сингапурын засгийн газар өөрийн шашин шүтлгээ чөлөөтэй шүтэх эрхийг маш чөлөөтэй байлгадаг. За энд энэтхэг, Будда, Христийн, лалын гэх мэт нэлээд олон сүмүүд үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. За бид Сингапур улсын заавал очиж үзэх ёстой олон тооны газруудаас China Town-д очсон. За China Town-д болоод мэдээж хэрэг олон тооны соёлыг харуулсан энэтхэгийн сүм хийд, за мөн исламын сүмүүд, за мөн хятадын, буддын сүмүүд хүртэл байдаг юм байна. За энэ ард харагдаж байгаа сүм бол Ширин Маримагийн энэтхэгийн сүм байна. China Town-д байрладаг. За ийшээ орж бүгдээрээ сонирхъя. За орохдоо хөлөө угаад юм байна. Гарахтаа бас угаадаг байх ч одоо угаачлаа. Энэ гудамжинд нь тэгээд 960 юм нэг хятад гудамжинд байдаг л жуурчд зориулсан. За энд хэдэн хүмүүс зөндөө олон ширээн дээр ингээд суудсан тоглоод байна. Гэтэ мөнгөөр тоглох юм байна бүгдээрээ. За та бүхэн Сингапурт ирэхэд заавал энэгээр ороорой. China Town-оор орсноор та үнэхээр гайхалтай нэг өдрийг өнгөрөөх гэдэгт итгэлтэй байна.
За Сингапурын үндэсний хэл нь түүхээс улболоод малай хэл ба за улс төрийн дуул нь малай хэлээр дуулагддаг юм байна. За албан ёсны хэл нь англи, Путунхай аялгуудаа хятад хэл, малай, тамил гэдэг 4 хэлтэй юм байна. За 5.9 сая хүнтэй Сингапурт ерөөдөө 6хан дээд сургууль байдаг юм байна. За Сингапурын үндэсний их сургууль болон нэлээд нэртэй сургууль байдаг юм байна. За мөн Сингапур хотыг фэншүүг хатуу баримтлан барьсан ба зүүн өмнөд Азийн бусад орнуудаас маш өөр эмх цэгцтэй нурсан байшин ч юм уу муу газар ерөөсө харагдахгүй орчин үеийн цэвэрхэн хот юм байна. За энэ улсад замын төгжрээ гэж огт байхгүй. За энэ асуудлыг бол одоо маш ухаалгаар шийдсэн. Яагаад гэвэл жижиг газар нутагтай учраас аль болохоор хувийн тэрэг унуулахгүй байх талаар арга хэмжээ авсан байна. За энийг шийдэхдээ бол замын ихэнх хэсэг нь төлбөртэй зам байдаг. За хэрвээ та машин худалдаж авах юм бол машины үнийн дүнгийн 140% тэнцэх татвар төлж байж машин авдаг болохоор нэлээд мөнгөтэй хүн хувийн машин авч ундаг юм байна. За жишээлбэл Toyota Corolla суудлын машиныг $79,000 авч унна гэж байна шүү. За ийм ч учраас нийтийн тээвэр нь гайхамшигтай хөгжсөн. За метро өглөөний 5:30-аас 0:30 минут хүртэл явдаг. За автобус, таксины сүлжээтэй. За мөн жуулчдад зориулсан усан тээвэр сайн хөгжсөн. За агаарын канатын зам Сингапур болон Сентоза арлыг холбосон тул хоёр арлыг холбосон замаар зугаалах боломжгүй. За өглөө 8-аас 22 цаг хүртэл энэ агаарын канатын зам нь ажилладаг. За Сингапур улс гэмт хэрэг гаралтаараа дэлхийд хамгийн бага орнуудын тоонд ордог боловч хууль нь маш хатуу юм байна. За үндэстэн язгуураар гадуурхах юм бол маш хатуу шийдэгдэг. За тэр байтугай нийгмийн сүлжээгээр гадуурхах явдлыг хүртэл хяндаг юм байна. За одоо бол зарим гэмт хэрэгүүд үйлдсэн хүмүүсийг тусгай зориултын модоор цусын гоож ташуурдах, онц хэрцгийгээр хүний амь хороосон буюу хар тамхи худалдаасан бол дүүжилж амь насыг хороодог юм байна. За 1991-ээс 2004 оны турш 420 хүнийг хар тамхины 8-ны хэрэгээр цаадалсан дэлхийд дээгүүр тооцогдсон үзүүлэлт болсон байна. За Сингапурын хуулийн систем нь Английн колони үеийн системээс үндэслэлтэй. За Ли Куан Ян авилгал гэмт хэргийн орон байсныг одоогийн хамгийн тайван эдийн засгийн чөлөөт бүсийн орон болгохын тулд шүүгч нарын цалин хэдэн зуун мянган доллар түргэж байсан байна. За ингэснээр гэмт хэргийн бүлэглэлийг даран авч улсын секторын гол албан тушаалтнуудын цалин, хувийн компаниудын топ менежерүүдийн цалин хүртэл нэмснээр за гэмт хэрэг толбогдсон төрийн өндөр албан тушаалд байсан сайд дарга нарыг хайр найргүйгээр олон жилээр хорих шийдвэрүүдийг гаргаж зарим нь улсаасаа зугатаж зарим нь амиа хорлоход хүрч байсан байна. За Сингапур улс импортоор орж иж байгаа хүнсний зүйлсээр бараг л бүх хүнсний хэрэгцээгээ хангадаг. За хөдөө аж ахуй огт байхгүй. Ус дулаанаа гаднаас авдаг. За бага газар нутгийн хэмжээтэй зэрэг нь одоо гол асуудал нь болдог. За гэвч Сингапур улс татварын зөв системээр дэлхийд тав жагсдаг. За энэ улсад электрон техник, усан онгоцны үйлдвэрлэл, санхүүгийн үйлчлэгийн салбарууд маш сайн хөгжсөн. За эдийн засаг нь экспортоос их хамааралтай, ялангуяа ахуйн электрон бараа, мэдээллийн технологи, эмийн бүтээгдэхүүн экспортын гол суурь болдог гэжээ. За Сингапурт англичуудыг ирэхээс өмнө тус арал дээр мянгаад л малаа үндэстэнгүүтэй байсан. За харин 1860-ад он гэхэд 80,000 хүн ботлоо өсөж ихэнх нь хятадууд ирж суурьсан түүхтэй. За эрд суурьсагчдын ихэнх нь Перс зэрэг ногооны талбай дээр ажилладаг байсан ба 1890-ад он гэхэд энэ арал дээр каучукын үйлдвэрлэл цэцгэлэн хөгжсөн байна. За Сингапур улс 1965 оны 8 сард өөрийн тусгаар тогтнолоо зарласан. За 1959-ээс 1990 онуудад хуульч мэрэгчлээ Кембрижийн боловсролтой Ли Куан Ян за тус улсыг удирдлагын дор байж за уугч усгүй ямар ч байгалийн баялаггүй орноос өөрийн дотоод асуудлаа шийдэж өндөр хөгжилтэй амьдралын дээд түвшинтэй улс болтлоо хөгжих алхмыг хийж чадсан байна. За Ли Куан Ян 2011 он хүртэл засгийн газрын зөвлөхөөр амжилттай ажилласан түүхтэй. За энэ хүн эдийн засгийн гол стратеги нь гадны хөрөнгө оруулагчдыг өөрийн хоттой сууршуулж за бизнесээ эхлүүлэхэд нь бүх талаар тусалж байсан. За энэ одоогийн Сингапурын өндөр хөгжлийн үр дүн бөгөөд зүүн өмнөд Азийн санхүү худалдааны төв болоход нь асар их том түлхэц болсон. За мөн 1960-ад оноос 50 гаруй хүн жилийн дараа Азийн бар орн болж хөгжүүлж чаджээ. Singapore can be. We can achieve.
хорооллын гадаа ирсэн байна. Welcome to Little India. За одоо бүгд ирж явж энтэг хороолтод танилцъя. За 2016 оны 7 сарын байдлаар Сингапур улсад 6 сая хүн амьдардаг. За тэрнээс 74.2% нь хятадууд 500 мянган энтэгчүүд амьдардаг юм байна. За тэгэхээр энэ энтэг гудамжинд ороод ирсэн чи ерөөсө тэрчгээрээ л энтэгчүүд энэ Сингапурт амьдардаг юм шиг сэтгэл төрлөө. Яг л бүгд гудамжиндаа гараад ирсэн юм шиг амар олон энтэг хүмүүстэй гарлаа. За энэ энтэг хороол дотор автомобилийн эдлэл за үндэсний хувцснууд өшөө тэгэл одоо нэг хятад хороолт байдаг шиг 9 жарын нүдний шилмэл за ачуур хувцас сунар за бүх юмнууд байж байна. За миний нүдэнд туссан нөгөө дуртай сэдв бодох энэ үндэсний хувцс руугаа нэг ороод та бүхэнтэйгээ бас хуваалцах юм. Хүүхнүүд нь юу өмсдөг юм бэ? Энэ тэг хүмүүсийг автгүйгээр төсөөлөх аргагүй. За энэ нөгөө энтэгчүүд гаран дээр ингээд зургнууд зурх их дуртай. Энийг нөгөө одоо орсуудын дээрүүд үсээ буддаг байсан ханаа гэж тэрүүгээр буддаг юм байна. За энийг одоо хэдийн хугацаанд хэдийн хугацаанд бод 10 минутанд будна гинэ. За нэг будуулаад үзье. Нэг жижиг зураг зурулчих, нэг том зураг зурулчихвал бас амжгүй. За энд бол олон тооны дэлгүүрүүд за мөн энтгийн одоо сари гэдэг үндэсний хувцас одоо янз янзаараа байна. За ерөнхийдөө бол энтгчүүдийг алтгүйгээр төсөөлөхгүй одоо олон тооны алтны дэлгүүрүүд бас мөн дүүрэн байсан. За мөн Мустафа гэдэг худалдааны төвд бид нар орсон. За энд бол хямд үнээр одоо олон тооны барааг худалдаж авч болдго юм байна. За одоо ингэж яваад байж байгаа гараа 20 минут хатах юм байна. За нөгөө энтгийн кинонд гардаг гоё үндэсний уснууд чи энд гараад ирлээ. Ямар гоё юм бэ? Энэ биш айгүй гоё. Материал нь айгүй сайн юм. Гоё дүнсдэг сарыг гэж байна. Энэ материал нь айгүй сайн юм. Энэ энгийн үед дүнсдэг саринууд юм аа. За. Отлоод энэ хараад байна. This one for gents shoes style. Хорин хийж байгаа ихтэй хазар энэ хувцсны даагуур энэ бодлыг өмсдөг гинэ. Энэ хормондоо эрэгтэй хүмүүс өмсдөг юм. Энийг оёход 1 сар зацуулдаг. Энэ үнэхээр их ажиллагаатай байна. Бүгдийг энэ олон шигтгэн мэгтэнүүдийг ингэж гараар хийж өгсөн юм байна. Тэгэхээр зэрэг аргагүй л юм чис хар хийхээс аргагүй юм. Хормон зориулсан хувцас. Энэ одоо их үнэтэй байдаг бах та. $210. Оо хямдхан юм шүү дээ. Тэгээд их гоёмсаг материал сайтай юм шүү дээ. 210. Сингапурт бол доллар чинь ер нь их өндөр өртөгтэй газар шүү дээ. Тэгэхээр энэ $210 ийм хормын хувцас аваад өмснө гэдэг бол болцоо нь л юм тий. Энэ эмэгтэй гутлнууд юм байна. Бидний гараар хийсэн ингэ шигтгэн юм гэдэг. Гоё юм байна. Энэ одоо октод түүхтүүд зориулсан үндэсний хувцас юм байна. Чигтэйхэн гоё. Youngers. Битүү ингэ. Ерөнхийдөө их шигтгэтэй юм алтан юм дуртай шүү дээ. Тэгээд эднэрийг ингээд бүр ингэж өөртөө аюу гоё. Гараараа ингэж шигтгээнүүд. Гэхдээ энийг машинаараа хийсэн юм шиг байна. Яг энэ өстой гоё. Энэ өстой амар гоё. Энийг бас гараар хийсэн юм чинь. За бид Little India буюу орчуулах юм бол бага энтэг гэдэг Сингапурын хойд хэсэгт байдаг энтэг хороолоор явсан. За энд бол энтгийн одоо маш гоёмсог сүм кали гэдэг даригт зориулсан сүмээр орсон. Хүмүүс ингээд аваад уутлаад гэрлүүгээ явдаг юм шиг. Тэр эмэгтэйг харсан чинь уутлаад өгсөн юм. Энэ болохоор одоо унсан номныхын шивчлэг орсон байх гэж бодоод аваад явъя да.
тавьсан гаран дээрээ тэгээд юм гуугаа сууж байна. Энэ түрүү нөгөө лам өгөөдөөс юм цагаан нундаг юм идэр ингээд духан дээрээ дүрхээд гаран дээрээ дүрхээд тэрүүгээрээ сүсэлж байгаа юм байна. За энэ хиндүү шашны урсгал нь болохоор одоо буддагийн болохоор бүх төмөн амьтны төсвийн тул гэж сургадаг. Хиндүү болохоор зөвхөн өөрийгөө одоо бодох үзэл баримтлалыг шүтдэг шашин юм байна. Энэ ингээд годамжаар ингээд яваад бүх энтгэгчүүд энд яваад байна. Одоо бид нар саяныхаа сүмээс гараад энэ хоолны годамж руу орох гэж явж байна. Хоолны годамжинд ороод энтэг үндэсний хоолыг мэдэж үзье. Одоо энэ ингээд годамжаар нь явхад энэ хороолоор нь явхад дандаа эргэжтэйчүүд л харагдаад байна. Эмэгтэйчүүд нь ерөөсөө 100 хүн дотроос бараг нэг нь эмэгтэй хүн харагдаад. Тэгээд ингээд нэг зүгээр суугаад бүгдээрээ ингээд годамжинд уцаар оролдоод зүгээр сууж явах юм. Ер нь хийх ажилттай хүмүүс ер нь байхгүй юм шиг сэтгэл төрөд байгаа юм. Гоё юм байна энэ үндэсний хоолны ресторан юм байна. За энэ ханнуудаараа нөгөө бурхнуудын зургнууд юм уу одоо сэлцэн сэлбэрүүд байна тий. Сэлбэрүүдтэй. Тэгээд гэрэмэрэнүүд нь бас яг энтэг баягийн ирэмэрэ юм бэ. За одоо бүгдээ яг энтэг үндэсний хоол авч идэнэ. За нөгөө захиалсан карритэй хоол ирлээ. Одоо энэ энтгийн ясаар ингээд тавган дээр тавиад мэдэх ёстой. Тэгээд энтгчүүд бол гараараа иддэг. Бид нар арайч гараараа идэж чадахгүй. Тэгээд ямар ч гэсэн энэ нөгөө нэг зургийг авсан. Одоо идэж үзье. Амар халуун байгаа. Амар гоё. Халуун байна. Карри чинь угаасаа халуун дэгтэй. Айгуу гоё амттай. Карри чинь айгуу халуун гэж бодсон. Гэхдээ нэг амар халуун байгаатай биш. Айгуу гоё амттай. Амар гоё. За ерөнхийдөө энд бол бас бид нар хоолны газараар болсон энтэг хоол бол маш их халуун ногоо ихтэй. За энд ирсэн хүн бол яг энтэг татсан юм шиг одоо асар их өөрийн ингэсэн одоо сонирхолтой газар за хизээч энд ирсэн хүн бол энд байсан хугацаагаа бол мартахгүйгээр тогтоож авах тийм сэтгэл үлдээдэг газар байлээ. За бид нар орооныхоо хоолыг энэ энтэг хороолт ресторанд орж хоол идээд одоо өнөөдөр 8 цаг өнгөрч байна яг одоо. Сингапурт 8 цаг өнгөрнөхээр далаатай экваторын орнуудад харахгүй болчдөг. За энэ гудамжинд байгаа энэ олон мянган энтэг хүмүүс дотор одоо өнөөдөр бүтэнсээ өдөр нэг согтуу хүн ч юм уу те нэг агсан тавьсан хоорондоо хэрэлдэж муудалдаад арх угааж явж байгаа нэг ч хүн би харсангүй. Бүгдээрээ олон хүн байгаа боловч хоорондоо айгүй эвтэй найртай инээж өхөрсөн их 50 амгалан хүмүүс байна. Сашгүй холбоотой Английн колоничлалын үеийн Сингапур улсыг удирдах байсан ганцхан хүн Ноён Рафлсын нэртэй энэ жаштууд байгуулагдаад 130 жил болж байгаа юм байна. За энэ жаштуудлын хүн угтаж авдаг хүн нь одоо 1800-аад хувцастайгаа хүмүүсийг угтаж авдаг юм байна. За ингээд олон жилийн түүхтэй энэ жаштуудыг орж бүгдээрээ залуучуудын ороог өнгөрөөдөг нэг баар байт юм байна. За тэр лөө орж сонирхъя.
Рафлес чөтөл дотор байдаг баар нь яг эртнийхээ маягаар энэ маш тансаг тэр хааз маазан дээр байгаа гэрлэн бүрхүүлийг хар. За энэ шалан дээгүүрээ нөгөө самарны ясыг ингэж албаар ингэж тавьж өгдөг. Ер нь энэ баарын имиж нь энэ газраар хайсан байгаа ясных нь самар нь ингээд ууттайгаа. Рафлес Сингапур гэсэн. За тэгээд энэ дотроо энэ уутан дотор энэ самар нь ингээд байж байгаа. Тэгээ хасуун газар юм. Нөгөө газар дүүрээ хайсан. За Сингапур Sling гэдэг коктейл жоохон алкоголтой гэсэн шүү. За энэ хараа энэ хүн монголчуудыг амар магтаад монголчууд Чингис хаан 200 хүнтэй ч нэг хүн байлцах бэлэн тийм мондог болсод гэж ярьлаа. Би тэрэнд амар их омогшоод баярлалаа. Thank you very much. You know, Mongolia is this way country, yeah? Yes. China is a big country, Exactly. Yes. but Mongolia still can hold power. Том газар нутагтай Монгол жижигхэн газар нутагтай мөрцөн монголчууд бол Because хятадыг it is, яа in the history, you can be power in nuclear, but when it comes to war, Mongolians are warriors, big fighter, Thank you. big defender. Thank you. You have to have a TV program in warrior things because they make picture. Nowadays only nothing. They just take out a gun and they shoot. Those days they fight with a sword. Good martial art. Exactly. Martial. Maybe you have like the fight on riding horse. Well, running and yes. Very good. Сая билет аваад ингээд дэшээ гараад ирлээ. Үүлэн дотор хойно нэртэй энэ байгууламж нь одоо энэ хиймлэр нэг ууд байгуулсан. За энэ уулан дотроо зэрлэг байгаль дургадаг бүх төрлийн олон мянган урамлагдаг ургуулсан юм байна. За тэгээд дээрэс нь энэ давхар болгоноор нь хүмүүс яваад яг үүлэн дотор модыг тойроо явж байгаа мэт сэтгэл төрүүлэхээр энэ зохион байгуулсан юм байна. За бүгдээ дэшээ гараад үзье. Дээрэс нь харахаар бүр гоё харагдах юм шиг байна. За
энд ирсэн бол энэ инженерийн одоо агуу их одоо утга санаа за түүнээс гадна энэ проектыг яаж хийсэн бэ гэдэг бол үнэхээр гайхалтай хийсэн байна. За энд бол олон тооны одоо амьд байгалийн ургамлууд, моднуудыг бол үнэхээр гайхалтайгаар тарьж ургуулсан. За энд бол ирсэн хүмүүс бол заавал ирэх ёстой газрын нэг яхах юм уу. За энэ билетийг бол эхлээд эрт худалдаад авчвал их зүгээр юм байна. За нэг билетний үнэ бол 10-аас 12 Сингапур долларын үнэтэй. За энд бол хэрвээ та ирэхээр шийдэх юм бол ер нь жоохон дулаан хувцлахгүй бол маш их чиглэг мөртлөө жоохон дааруулж байсан. За энэ саадыг бол 2017 онд анх бий болгосон юм байна. За энэ 16 онд ирэхэд бол энэ байгаагүй. За ерөнхийдөө энд бол ирсэн хүмүүс бол одоо өдөржингөө сайхан чиглэг агаарт хүүхдүүдтэйгээ хамт зугаалаа. За дээрэс нь одоо энэ олон сайхан ургамлуудыг үнэрлээд өдөржингөө сайхан зугаалж болохоор үнэхээр сайхан газар байлаа шүү. За хоёр давхарт нь гараад ирсэн чи энэ ч ингээд бүх төрлийн цэцгүүдийг хийм дээр суулгацсан. Одоо энэ араа маш гоё одоо тасалгаан дуруудаг цэцгүүдээс эхлээл зэрлэг ургамлууд. За энэ дээшээ гарахаар зэрэг далайн түвшинстэй 1000 метрийн өндөрт кофе, цайны ургамлуудыг энэ дээд талд нь ургуулсан байгаа юм байна. Үнэхээр үүлэн доторх ойг санагдуулмаар хамгийн дээд давхарт нь одоо эсрэг талд байгаа Marina Bay Sands жаштууд баг хажууд байгаа юм шиг харагдчихээн. За энэ бүх суулгасан цэцгнүүдийнх нь нэрсүүдийн дээр нь ингээд тавьчихсан. Түмэн жарын цэцгнүүд суулгасан байх юм аа. За ингээд цаашаагаа яваад үзэх юм бол тийшээгээ яваад үзвэл за түрүүн доор орж ирэхэд тэр усан ориглуур шиг юм энэ дээрээс харагдаад асар том одоо манайхаар бол хүлэмж шиг л зөндөө олон төрлийн мод ургамлууд суулгацсан. Эндээс доош харахад толгой эргээд айгүй өндөрт байгаа бид нар хамгийн дээд талаас доор байгаа хүмүүс шоргоолчиг харагдчихэв. Доороос худалдаж аваад 87 дээр тавьчих юм бол энэ дотор ургаж байгаа цэцгнүүдийн талаар бүр дэлгэрэнгүй тайлбар өгдөг юм байна шүү үзэгчтэй. Батар явж байгаад нааша ингээд илүү гарсан усан оргидын хажууд зогсоод зураг авах болохоор энэ байгууламжууд байна. За энд дээр гараад зогсоод хүмүүс зураг мурга авахудаад толгоо молгоо иргэсэн хүмүүс ингээд наалч мал загсах хэрэгтэй юм шиг байна. Энэ дээр усан оргидоор яг энэ хажуудад яхаа харагдав. Яг ингээд тэр дээрээс унж ирсэн энэ чулуу шиг ингээд үүсэж байгаа байхгүй юу? Энэ ч одоо кристалцсан ус яг ийм байдалтай байдаг чинь кино манд харагдаад байдаг. Яг тийм болдгийм байна. Энэ чулуунуудыг тийм болгосон хань энд авчир тавьсан.
олон мянган жилийн дараа ийм тасчаад чулуу шиг болчт юм. Одоо нөгөө уурнууд нь гарч байгаа нь харагдаж байна. Тэр шатнуудаасаа уурнуудаа гаргаад тэр нь ингээ ургамал дээр очиод цан үүсээд ургамал нь чийг авангуудаа доошоо тэр шороо руугаа урсаад орчдөг юм байна шүү дээ. За үүлэн дотор хойгийнхоо яг хаалган дээр нь ихэд энэ ч танин мэдхүн одоо бид нар дэлхийн дулаарлаас олж энэ хорвоо дэлхийн маань бидний амьдарч байгаа ногоон дэлхийн маань юунд хүрж явахыг харуулсан тийм сургамжтай баримт киногаар үзээд гардыг минь энд ирсэн юм. Сандлын толгойнод яг аврахтан матрын толгойг тавиад ингээд доошоо ингээд ухагдсан модоор ингээд цэвэр сийж хийсэн сандал байна. За энэхүү паркт орж ирснээрээ одоо хойч үеийнхэн байна. Энэ байгаль дэлхийг яаж хамгаалах, дэлхийд тулгараад байгаа дэлхийн дулаарлалтаа бид нар яаж тэмцэх вэ? За энэ сайхан гоё ургамлуудыг бид нар ингээд амьсгалаад тарьж ургуулснараа дэлхийд яаж одоо хувь нэмэр оруулах уу? Ийм сайхан саадыг барьж байгуулснараа одоо бид нар юунд хүрж болох уу гэсэн санааг энд орж ирсэн залуучууд ахаас гадна энд орж ирээд өдөржин өнчихэд үнэхээр нэг кислородоор амьсгалаад нэг өдрийг нэг сайхан өнгөрөөгд дээрэс нь одоо залуучууд маань ихэн сураад өдөр дуурайд аваад гарах боломжтой газар байна. Сингапур болон Азийн бэлэг тэмдэг болсон Марина Бэй Сэнз зочдууд нь энэ хотын гол бэлэг тэмдгийн нэг бөгөөд 55 давхар 200 метрийн өндөр 3 ижил барилга дээр дамнуулан тавьсан усан онгоцны хэлбэртэй бөгөөд за буудлын нэг өрөөнд $400-аас эхэлдэг. Дотор нь олон тооны дэлгүүрүүд, хоолны газрууд, казино, театр зэрэг газрууд бий. За тэрнээс гадна Сингапур улс нь хамгийн үнэтэй хотын нэг бөгөөд за 1 м квадрат байрны үнэ $18,500 төрдөг. За нэг өрөө байрны түрээсийн үнэ нь сард $2,000. За тэгсэн мөртлөө дундад салхи нь $3,000 юм байна. За Сингапур улс аяллаа өнөөдөр Марина Бэй Сэнз зочдуудын хамгийн дээдлийн самхат дээр нь гарч дуусгаж байна. Сингапур улс зүүн өмнөд Азийн хамгийн аялахад тохиромжтой, их амгалан тайван гоё газар гэдгийг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Энд одоо метро юм уу, олон нийтийн газар богч ажиллаж болохгүй байна. Дээрээс нь олон нийтийн газар хэрүүл шууган янз янзын асуудал гаргах юм бол $3,000 хүртэл Сингапур доллараар торгох юм байна.